Тэгэхээр хоёул нэгэнд Монголын айлын эдийн засгаас улсын эдийн засаг ярьж байгаа юм чинь би бол дараагийн нэг зүйл нь айл болгон талхаад гэж бодож штэ цайтай адилхан. Тэгэхээр нэг зөөгч байхдаа нэг төсөм талах өгчгөө тий. Тэгээ энэ завсар би харин сайн гэсэн нэртэй асар олон өөрчлөлтүүдийг би бас цаа сүүлийн үед сонссон. Миний бодлоор минь бас оюутан юм шиг би санагдаж байна тий. Сайн оюутан гэж хөтөлбөр байна. Сонсч ирсэн энэ тухай. Мэдчихэе. Журмаа сайн мэднэ. Мэднэ. Хамрагдсан уу? Хамрагдсан байгаа. Өмнө нь аав ээжээрээ төлбөрөө төлөвлөдөг гэсэн. Одоо энэ хүн журам гарснаар оюутан бид нарт арай илүү одоо таатай нөхцөл бүрдэж байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ нэг зүйлийг ухамсарлах ёстой. Энэ журам маань өөрөө сайн оюутан гэдэг тодтолтой. Энэ оюутан маань өөрийгөө ухамсарлаж байна л гэсэн үг. Сайн сурна гэдэг бол гараад ажлын байртай болно. Ажлын байртай болно гэдэг бол зээлээ төлнө гэдэг ийм л баталгаа.